Ингээд ээлжид нэгэн сонирхачин гоё түүх маань орж ирэхэд бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ Швейцар Франц улсын хөлийн ойролцоо оршдог тэр тусмаа Швейцарын А390 гэдэг тусгай стратегийн замыг гинтийн дайсны аюулаас хамгаалахын тулд баригдсан 55 дугаар бэхлэлт гэдэг улсын нууц онц объектын тухай ярьж өгөх болно. За тухайн объект нь 1995 онд татан бөгдөж 2001 онд улсын нууцаас гарсан учраас өнөөдөр музей хэлбэртэйгээр хүн амьтанд бас орж үзэж харж болох хэмжээний бас сайхан тогтжуулж хөгжүүлсэн байгаа. За ингээд хэдүүл орох үдээр нь ороод харъя. За ямар ч байсан тухайн объектыг 1941 онд тухайн үед цэрэг татагдсан дайжлагдсан нөхдүүд маш богино хугацаанд буюу 1 жилийн дотор байгуулж ойролцоогоор 2125 м квадрат ашигтай талбайг бий болгож чадсан байгаа. За ингээд яг овоод оронгууд өөдөөс юм шагавч буюу галын цэг таныг угтаж аавн өөрөөр хэлбэл энэ хүнд бэхлэлт хаалт бүүнкрийн хаалгыг нэвтэрч орсон ч гэсэн коридорын төгсгөл таныг ийм шагавруудын ард полимон дагсан цэргүүд бас хүлээгээд байж гинэ гэсэн. Мөн ямар ч пуужин дэлбэрэлт ямар зүйлийг тис хэмжээний ийм зузаан хаалгуудаар хамгаалагдчихсан. За тухайн үед бол ерөнхийдөө дайны үед дэлхийн 2 дугаар дайн эд бүжгэнжаах үед маш яралтайгаар ийм онцгой стратегийн гол зангилаануудаа иймэрхүү нуугч бэхлэлтээр бол хамгаалж маш их хэмжээний хөрөнгө хүч хаяж иймэрхүү нууц объектуудыг бол байгуулж исэн байдаг. За өнөөдөр ярьж байгаа 55 дугаар нууц объект нь бол ойролцоогоор нэг 252 цэргийн албан хаагчийг яг тухайн үедээ агуулж исэн тийм нэлээд томхон чухал ач холбогдолтой ийм галын цэг байсан байгаа. За 252 цэргийн албан хаагч дотроо дунд болон ахлах 9 офицер, за баг дислэгч гэж ярьдаг 2 офицер, за мөн 21 ахлагч, тэгээ 220 хугацаа цэргийн алба хаагч нар ерөнхийдөө энэ замыг манж 24 цаг 7 хоног ингэж жижүүрлж исэн байгаа. За энэ зурган дээр гарч байгаа шиг их бүүний тоотууд, полимонтын галын цэгүүд, нөөц агуулгах бүх төрлийн зүйлээр өвч бүрэн тоноглогдсон энэ объектын тухай та бүхэндээ зураг тавиад нэлээд товчхон яриад явуулах амар. За энэ харагдаж байгаа полимонтууд болон энэ цэргийн ялгах тэмдгүүд бол энэ 55 дугаар нууц объектыг хамгаалж исэн цэргүүдийн эдэлж хэрглэж исэн. За энэ хаалттай бүс рүү бол хүн амьд оруулахгүй байгаа. Энэ хэсэг дээр бол ерөнхийдөө хүмүүсийг цайлах, кофе уух ийм жижиг зүйлүүдийг бол бий болгосон. За энэ хэсэгдээ болохоор атомын болон цөмийн цохилтын дараа радиоактивыг цэвэрлэх ийм шүршүүр байна. За энэ дотроо бас жижигхэн амбултор буюу эмнэлгийн хэсэг бол байнга байрлаж байдаг. За мэдээж энэ дотор 250 албаа гэж байгаа учраас хоол ундны асуудлыг нэлээд сайн цэгцэлж яг ийм олон тооны цэргийг нэг зэрэг чанартай хоолоо юм галтайгоог бол тултал хөгжүүлсэн байгаа. За энэ зурган дээр харагдж байгаа шиг энэ халбаг сэрээ аяг тогоо шанаг энэ давцсан хүртэл яг 95 он хүртэл бол цэргийн албанд ашиглагдаж байгаад өнөөдөр музей хэлбэртэйгээр төрийн нууцаас гараад жуулчдыг оруулж байгаа. За нэг жуулчин нэг ойролцоогоор 25 швейцар франк гэдэг маань ойролцоогоор баг хэдэн 100 сая төгрөгөөр оруулж ийн гэсэн. За ингээд швейцар үндэсний хоол гэж та бүхний ярих дуртай рошти болон ийм хэрдсэн хяам байна. За цэргийн албаа агч нар ингээд суугаад өөр өөрсдийн ээлж гарааны дагуу ингэж хооллож угтлаад бол эндээ ингээд байрлаж исэн. Ерөнхийдөө 252 цэргийг нийтд нь нэг сарын турш ус сундаа хоол унд зэвсгээр бүрэн ханх хэмжээний иймэрхүү нөөцийг бол бэлдсэн байдаг байгаа. За энд цэргийн амралтын өрөө хэлж ин цэргийн амралтын өрөөний үүдээр хувцс солих мөн нэг бүрийн тусгай хэрэгсэл буу дээрээс нь хувцс энэ хувцсан дээр нь 55 дугаар тусгай отроод гэсэн тийм эмблем ялгах тэмдгүүд бол харагдаж байна. За унтлахын хэсэг та бүхэнд харагдаж байна. За унтлахны хэсэг бол ерөнхийдөө нэг иймэрхүү давхар ортой. За ариун цэврийн өрөөнүүд нь бол яг иймэрхүү
3 4 те. За ингээд шелтүртэйгээ дээрэс нь хамгийн дээр байгаа юм бол дүүш болчдөг. Одоо та бүхэн сайн харна. Яг ийм дөрвөлжин жижигхэн зүйлүүдэд одоо ингээд ус хуримтлуулаар одоо бий болоод жижиг хэмжээний бас дүүш бий болж исэн. За ингээд цэргийн амралтын өрөөг бол нэлээд сайн агаарч уулж маш өндөр одоо те харуул хамгаалт нэгтралтай намгүн байхаар бол тооцож ийм сайхан орд ирийг бол засаж цэргүүдийг амрааж исэн байдаг. За ерөнхийдөө энэ 252 цэргийг одоо тэ ойролцоогоор нэг 1 сарын турш хоол хүнст хижээлэр хангана гэж ярьж байгаа. За өөрөөр хэлбэл яг иймэрхүү орд дэвсгэр бол 131 байдаг. За ингээ 12 ширхэг дүүш байдаг. За мөн дотроо өөрийгөө захилгаанаар хангах хэмжээний дизель станцуудтай учраас одоо 27 мянган литр одоо дизелийг бол нөөцөлсөн байдаг. За мөн 69 70 мянган тонн одоо тэ цэвэр усны нөөцийг бол банк Йонкост бол хадгалсан байдаг. За харуулын одоо нууц гарц объектууд бол үргэлж одоо тэ маш өндөр хамгаалагдаж өндөр зузаан хаалга цөмийн булантай янз янзын дэлбэрэлтүүдийг тесэх хэмжээний байгаа. За цэргийн албан агч нар хуваарьт одоо үйлчлэгээ гаргаж дуусчаа. За энэ дээр одоо яг цэвэр усны болон одоо тэ захилгааны дизелийн одоо агаар шүүгч гэх мэтийн одоо тусгай аж ахуйн эсгүүд харагдаж байна. За энэ дээр бол одоо 2 том дизель мотороор одоо дизелийг шатааж тог гаргана. За энэ бодохоор сумны болон агуулгын зэвсгийн өрөөний одоо үүд хаалга харагдаж байгаа. За мэдээж одоо орох гарах хонглууд одоо хоорондоо холбогдож байгаа бүх зүйлүүд бол ийм тусгай хаалтуудаар хамгаалагдана. Швейцарт ерөнхийдөө иймэрхүү одоо уулан дээр байгуулагдсан нууц объектууд бол маш их байдаг. За ерөнхийдөө дэлхийн 2 дугаар дайны үед ойролцоогоор маш богино хугацаанд асар олон тонны одоо ийм нууц бэхлэлтүүдийг бас байгуулж чадсан. За германчууд яг энэ бүх зүйлүүдийг нь одоо мэдчихсэн учраас бол нэг хятад довтолж бол чадаагүй гэж бас үздэг. За энэ одоо шагавар бол одоо коридорын төгсгөл буюу гаднаас орж ирэх хаалга болгон руу бол чиглэсэн байдалтай байна. А яг энэ нээлхийгээр одоо тэ гал явуулж дайсны одоо амьд хүч одоо дотгошоогоо нэвтрэх гэсэн хэсгүүдийг бол одоо няцааж ухраахаа мөн одоо объектоо тойруулаад энтэнд ил далд одоо тэ мин гих мэтийн зүйлүүдийг байрлаж дайсанд бол нэлээд саад учруулахаар тооцсон байдаг. За энэ зураг дээр харагдж байгаа байлдааны галт зэвсэг буюу одоо энэ урт буу нь ойролцоогоор нэ тэ 7.5 мм-ийн автомат буу байгаа. За энэ автомат буу яг энэ хамгаалтын бүс 55 дугаар нууц объектод 241 одоо тэ нэгж ширхэг одоо иймэрхүү буу байдаг. За мөн 6 одоо дуурантай яг иймэрхүү яг ижил төрлийн одоо тусгай мэрэгэн буудагчийн буунууд байдаг. За мөн хүнд полимонт буюу тасгийн полимонт гэж ярьдаг 7.5 мм-ийн бас иймэрхүү одоо тэ суурлуулдаг одоо тухайн шагаврууд болон гадагшаа нээлхийн өдрөд чиглэсэн одоо ийм буунууд бол байдаг. За энэ буунууд бол ойролцоогоор 700-аас 1 сая орчим хэмжээний сум нөөцөлсөн байдаг. За тэгээ энэ буун дээр өөрөө бас одоо нэмэлтээр тоноглолоор гарнат харууч хийж болдог. За ойролцоогоор яг энэ тухайн одоо нууц тоотод ойролцоогоор 482 одоо тэ гарнатыг одоо бас хадгалж исэн гэдэг тоо баримт байдгийн байлээ. За иймэрхүү одоо байлдааны зэвсэг байхаас гадна та бүхэн түрүүн харсан одоо танк эсрэг гүйцэгч одоо тэ одоо их бууны одоо цогцрыг та бүхэн харсан. За тэн дээр бол ойролцоогоор 9 одоо сантиметрийн голчтой одоо тэ 576 ширхэг одоо сумтай иймэрхүү одоо танк эсрэг гүйцэх батарейнууд бол байрлаж исэн. За мэдээж одоо энэ дотор ч бас өөр янз янзын нууц зэвсгүүд байгаад бүр сонирхолтой юм бол одоо гарнат харуугч буюу тэ гарнат мод гэж ярьдаг энэ одоо 2448 одоо тэ ийм ширхэг сумтай одоо асар их хэмжээний одоо эсрэг гүйцэх чадaltaй галын хүчтэй одоо гэсэн үг. За дээрээс нь бидний сайн мэддэг базук гэж ярьдаг одоо тэ буужин харвагч одоо иймэрхүү одоо мөрөн дээрээс буужин харавдаг системүүд бол ойролцоогоор нэг 6-аас 7 одоо ширхэг байсан гэж байгаа. За тэр нь бол ойролцоогоор 190 ширхэг одоо сум буужинтайгаар одоо дайсны хүлээгээд одоо байж исэн байдаг. За энэ дээр бол одоо офицерын хутаг харагдж байна. Сайн нэрийг харах юм бол одоо Марк Вебер гэдэг одоо 96 онд одоо тэ энд офицераар ажиллаж исэн хүн өөрийнхөө дурсгалын одоо тэ хамгаалтын хутгаа бол үлдээсэн байна. За мэдээж одоо объект руу дайсны амьд хүч довтлох юм
бол өдөөс нь одоо гарнат одоо янз янзын зүйлийг шийдэхээр гарна. За гар гарнат гэх юм бол ойролцоогоор 1000 ширхэг гар гарнатыг бол энэ 55 дугаар нууц одоо объектод хадгалж исэн гэж байгаа. За мөн дээрээс нь одоо объектыг тойруулаад одоо хөрсөн долон газар зам төмөр зам доогуур одоо янз янзын одоо дисэлгээний бодисуудыг бас давхар бэлтэж дайсны амьд хүч одоо хэмжээгээр энэ замаар орж ирэх юм бол одоо зам гүрийг нураах хэмжээний одоо тийм хорлон сүтгэх ажиллагаануудыг бол хийх хэмжээний өндөр чадвартай байсан гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгэхээр яг иймэрхүү одоо бэхлэгдсэн ариун бэхлэгдсэн объект руу довтлно гэдэг бол өөрөө бол нэлийн одоо хүч шаардсан одоо цаг хугацаа алдсан байдаг. Тэгэнгүүт Швейцарын одоо аль бие өндөр уулсаар хүрээлэгдсэн олон уул толгодод иймэрхүү хэмжээний маш олон тооны объектууд байдаг учраас германчууд бол Швейцар руу шууд довтолж чадаагүй гэдгийг бол одоо цэргийн түүх сонирхдаг хүмүүс бол мэдчихсэн байгаа. Тэгэхээр яг иймэрхүү уул хадны одоо тулаан байлдаан бол гадна талаасаа бол үнэхээр өнгөлн далдал сайтай байгаа учраас тэгээд ийм их хэмжээний зэвсгээр одоо ингэж бэхлэгдэж хамгаалагдсан байгаа учраас ерөнхийдөө маш амар одоо эзлэх боломж байдаггүй байгаа. Тэгэхээр энэ дээр одоо дайсны цэргүүд сулдаад ерөнхийдөө нэлийн хэцүү одоо нөхцөл байдал бол тодорхой гэдгийг та бүхэн ойлгож байгаа. За тэгээ ерөнхийдөө би нэг иймэрхүү жижиг сажиг хүний мэдлэгт нэмэр уулсан онд сонирхол татах үйс юм хөөрхөн одоо зургаан видео бичлэгийг одоо ингээд цаашдаа бас оруулаад явна. Хэрвээ энийг одоо та бүхэн сонирхоод бас доор комент дээр бичих юм бол би цаашдаа 1-2 гээд бас дугаарлаад янз янзын мэдлэгт тусал нэмэр маягаар нэг иймэрхүү сонирхолтой түүхүүдийг оруулаад явъя гэж бодож байна. За ингээд өнөөдрийн оруулсан миний одоо нэг иймэрхүү одоо гоё түүхийг одоо сонирхсан та бүхэнд маш их баярлалаа.